Hi guys. Баян. За өнөөдөр бид гурав Германы Европа паркт 3 өдрийг өнгөрүүлэхээр ирж байна. За эхний 2 өдөр нь болохоор Европа паркт тоглоод 3 дахь өдөр нь болохоор Европа паркийн харьяа Ролантика гэдэг шинээр баригдсан усан паркт нас очиж тоглоно. За тэгээд энэ дотор нас Колосеум гэдэг зочид бодолд бууж байгаа. Тэгээ эхний 2 өдрийнхөө бичлэгийг нийлүүлээд оролцсон шүү. За энэ нь болохоор Артур гэдэг нөгөө киноны сэтгвтэй тоглоом. За энэ Европа парк нь болохоор дотроо нэг 20 юм тусдаа хэсгүүдтэй. Тэгээд нэг 17 орон одоо Европын орнууд ч юм уу те. Тэгээд дээрээс нь Африкийн, Азийн нэг тиймэрхүү жоохон хэсгүүдтэй. За тэгээд энэ дотроо болохоор 100-аад тийм тоглоомтой, тэрнийх нь 14 нэм галзуу болгоно байгаа. За тэгээд би энэ галзуу болгоонуудаас нь ер нь нэгэн дээр нь сууж чадах юм лээ. Одоо яг хажууд нь амьдраад айгу олон жил болоод тий уг нь бол нэлээд ирсэн байгаа штэ. Тэгсэн мөртлөөсөө ерөөсөө тэр айхтар галзуу болгоонууд дээр нь сууж чадахгүй мэлээ. Энэ болохоор дотроо юм 6 цачт бодолтойгийнх нь нэгэнд нь бид 3 одоо ингээд 2 хонохоор алж байна. За тэгээд хэдүүлээ хамт явж тоглолцгоё. Тэгээ бас дундуур нь жоохон өвөл болж байгаа юм чинь тий ингээ халуун феномено нэг ойр зур ямны зугаа муугаа нэг тиймэрхүү юм бодъё. За тэгээ манай хоёр тоглолцох хооронд нь би болохоор ингээ бас бороод одоо борлуулад жоо дулаас мулацаа яваад байгаа. Тэгээ айгу гоё болохоор ингээ тоглохгүй байсан ч гэсэн зүгээр ингээ алхаад явхад хүртэл айгу гоё газар байгаа. За тэгээд энэ хүмүүс ч одоо ямар эмэрийн ингээд эргэлдээд байгаа юм дээр зүгээр ингээд зарим нь болохоор ойрлж морлоод тэгээ зарим нь болохоор яг над чиг хүмүүс байгаа байхгүй айгу айж ойрлоод зарим нь болохоор айгу кайфт ойрлоод за тэгээд ер нь бол хүн болгонд л яг хийхийг нь хүссэн тоглоом бол байгаа үзэж харах юмнууд байгаа тий. За би болохоор яг гоо гайгүй хошиг юм дээр нь тогсоо. За тэгээ одоо миний ганц сууж чадчих байгаа тоглоом нь болохоор энэ нөгөө нэг амар 14 roller coaster-ыг ярьж байгаа шүү дээ. Зүгээр энгийн тоглоомод биш. За тэгээ энэ дээрээс ингээ ойрлоо бууж исэн чинь миний уушгинд хаагаар тусцсан. Тэгэл нэг хэсэг чимэг байж байгаа л тэгэл үргэлжлүүлж орлоо. Манай охин хүртэл тэрийг анзаарсан. Өө чи яагаар тусцсан аа гэдэг байгаа чи. За тэгээ ер нь бол айгу гоё ялаа. Тэгээ өдрөө олон бид гурав нэг тэр дотор нэг ресторанд ороод ер нь бол хоолундны хувьд бол янз янз юмнууд байгаа. We can do it, baby. Үлгэрийн сэдвтэй гоё гоё юмнууд тий одоо түүх үлгэр газар зүй энэ одоо янз бүр юмнууд дунд динозаврууд явж байхаар нь би бас жоохон гайхсан. За тэгээд ямар холбоо байгааг бол би сайн мэдэхгүй байна. За тэгтээ яг харахад бол гоё юмсан. Мэдээж хүүхдүүд бол хараад баясаал явж байгаа л та. Дотор нь болохоор бас дээгүр дуугуур янз бүрийн богоон усан зэв тий одоо ерөөсөл хүний санаанд орж болох сонирхолтой гэсэн бүх юмнууд байгаа. Komm nur herein und bleib ein wenig bei mir. Европын эртний юм үлгэрүүдээс сэтүүлсэн
гоё юм тоглоомууд үзэж харах юмнууд тий одоо хөшөө бүх юмнууд бол айгүй сонирхолтой байсан. Ялангуяа одоо нөгөө өөрсдөө тэр түүхийг мэддэг болохоор илүү сонирхолтой юм болов уу гэж би бодож байна. Тэгээд энэ нэг одоо Disneyland гэнтэй адилхан тийм одоо киноныхоо бааtruуд биш бүр нөгөө эртнийхээ үндэснийхээ одоо үлгэр те одоо юу гэдэг тиймэрхүү юмараа чимэглэл зохиомжоо гаргасан юм болов уу гэж би бодож байна. Тэгээд энэ зарим тоглоомнууд дээр нь болохоор би нөгөө бичлэг хийж чадаагүй. Тэгээд яг уу чадсангуудаа л оруулсан шүү. Sorry. Тэгээд айгу одоо нөгөө ингээд энэ ч одоо юу гэлээ 95 гектар газар гэж байгаа байхгүй. Тэр нь одоо яг юу гэсэн үг би бол сайн мэдэхгүй нэлээд том. Гэхдээ ингээд ерөөсөө газрыг бол айгүй сайн ашигласан байдаг байхгүй. Одоо ингээд дээгүүр доогуур ингээд сүлжилтэд тий дунд нь ус ориглоор тэр цаана одоо юу ч хэдий. Тэгээд одоо энэ Швейцарын хэсэгт явж байгаа шиг байна. Тэгэл түрүүний хэсэнчлээ ингээд ерөөсөө юмнуудаа сүлжилдэл янз янзаараа. За энэ болохоор ингээд ямар хөөрхөн юм. Уурхай одоо газар доорх тэр чулуу одоо юу гэдэг эрдэс баялагийг ингээд харуулсан тиймэрхүү юм уу гэж би ойлгосон. За би өөрөө болохоор нөгөө нэг жоохон уурхай мурхатай холбоотой болохоор бас гэж ойлгоод тийш магтгүй. За энэ болохоор ингээд дээшээ алсыг харагчснаас ингээд дээшээ гарахад харагдчихсан. Тэгээ бусад хэсгүүдийг бол би авч чадахгүйсэн. За тэгээд энэ хүүхдүүд болохоор айгүй юм өөрсдөө машин жолоодох, өөрсдөө завиад жолоодох тийм одоо юу бие даасан тийм үйлдэлүүдийг хийх боломж өгдгөөрөө бас хүүхдүүдэд аягүй таалагддаг юм бэ. За тэгээ манай охин болохоор одоо энэ жил бас 7-наас хүрсэн хүүхд чинь илүү их юмыг хийж, илүү их юмыг бас ойлгож сонсож хийж үздэг юм байна. За тэгээ буцаад мэдээж бас жоохон хүүхдийнхээ тоглоомор тоглосон. Тэгээд одоо гарах гад явж гэн гарахаасаа өмнө нөгөө миний дуртай Volatorium тэгээд тэрэн дээр очиж нэг тоглолцоод тэгээд хэнда бид гурав одоо буудлын руугаа явж байна. Өглөө ирэнгүүтээ машина буудлынхаа гаражинд тавьчаад тэгээд буудлаа одоо юу гэдэг бүртгүүлчихэд орсон. За тэгээд тоглоомын дээр тоглож жаад одоо ингээд орой болохоор буудлаа ирж байна. Тэгэхээр бид гурав одоо өрөөгөө хүлээж авна. За тэгээд ингээд үнэхээр айгу гоё юм хөөрхөн өрөө байсан. За бид гурвын одоо энэ орж байгаа өрөө болохоор юм Да Винчигийн юм зураг мураг те элдв юмар ингэж чимгэлцсэн байсан. Орон манай охинд айгүйх таалагдсан. За тэгээ манай охин бас угаасаа айгүйх ядарсан байсан болохоор ороо хараад өнөө энэ дээр онтон гэл бум баярсан. Тэгээд ингээ гадааг нь харахад бол бас айгүй гоё. Йоо энэ одоо баг Ром хотын төвд ирсэн юм шиг харагдаж байна. Надад бол. За тэгээд одоо бид гурав доотлох ресторанд очиж пицца идье. Тэгээд сайхан амарцгаая. За хамтаасан баярлалаа. Удахгүй уулзъя. Bye.